Одоо тэгээ тиймэрхүү пропаганда чи бас пропаганда хийж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо 34% дээр бол яг л тийм хэлээд байгаа шүү дээ. Одоо баялагын тэгш ус байдлыг бууруулах гэж байгаа. Тэгээ орлогын тэгш ус байдлыг одоо багасгах гэж байгаа гэж хэлээл энийг чи аавна гэдэг байгаа шүү дээ. Тэгээ баялагын сан байгуулад тэгээ тэрнээсээ ингээ сайхан нийтийн үйлчлэгээндээ хөрөнгө оруулалт хийгээд одоо бидний сургууль имлэг бол гоё болно л гэдэг байгаа шүү дээ. Түрүүний ярьдаг шиг би бол жишээ нь ингээ сонсоход гоё. Гэхдээ өмнө байгуулж исэн сангаан томж исэн бодхолоор надад бол санаанд орохгүй байгаа байхгүй. Гэтэл маш олон хүн бол энийг дэмжиж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл бол магадгүй хөдөлгөөний социологийн судалгаа Монгол улсад авъя л да. Окей за 34% авъягүй шууд бараг л 70-80-90%-аар тгий гин заяа. Яагаад гэвэл ийм сүрийг чи маш сайн бэлдсэн байгаа байхгүй. Тийм. Ерөөсөө бэлдсэн. Яасан? Хүн нэг буруутан л хайж идэг. Чиний буруут хэм бэ те? Эдэр байгаа. Яасан буруугаар авсан. За окей тийм байдаг дээ гэж бодъё шиг зүгээр тэд нар буруу те? Одоо ойлгох мэдэхгүй. Гэтэл яг бодит байдлаар сангаан бодоход сангаан тэгж яг зорилгоор нь ашиглана гэж би бол яагаад ч чадахгүй. Манай нөгөө нийгмийн даатгалын сан чи одоо ямар байгаа хэлээ те. Одоо бүх сан ч болоо шүү дээ. Жижиг донд. Тий. Бүх сангаа тоосон шүү дээ. Эрүүл мэндийн санд хүмүүсээ давхарлал зарлаа. Эмийн сангал тоноогүй гэдэг байгаа шүү дээ.